Сайн байцгаана уу. За Вашингтон дэсийн одоос Батмангийн төгөлдөр та бүхэнтэй мэдчилж байна. За сүүлийн үед Америкт байгаа болон Монголд байгаа хүмүүсийн хувьд Америкийн 10 жилийн визийн тухай асууж тодруулж байна. За нэгэнт хүмүүсийн донд бодит асуулт байгаа учраас өнөөдрийн дугаараар энэхүү 10 жилийн виз гэж юу болох тухай дэлгэрэнгүй тайлбарыг өргөж байна. За энэхүү сэдвтэй холбоотойгоор өнөөдөр хоёр сэдвийг хамран ярилцахаар байна. Нэгдүгээрт бол Америкийн 10 жилийн виз гэж юу вэ гэдэг. За 10 жилийн виз гэдэг маань маш товчхондоо бол B1, B2 ангиллын Америкт аялах болон бизнес үйл ажиллагаа явуулахад зориулан шийтгэн болгодог цаашлалын бус төр виз юм аа. За тиймээс энэхүү 10 жилийн гэж бидний ярьж зансан виз бол бусад хугацаагаар 6 сар юм уу түүнээс цөөн хугацаагаар олгож байгаа визээс ямар ч ялгаагүй эрхцийн хувьд яг адилхан ийм чадамжтай виз байна. Товчхондоо 10 жилийн виз гэдэг маань тухайн хүнд ямар нэгэн даваа тал болон тусгай эрх олгохгүй. Америкийн төр визийг бол үндсэндээ тухайн хүний санхүү болон мөн өмнөх цаашлалтай холбоотой түүхийг харгалзан үзэж ямар хугацаагаар шийтгэн олгохыг консул шийдэж байгаа. Зарим хүнд бол тухайн өргөдөлдөө мэдүүлсэн хугацаанд буюу 30 хоногийн хугацаатай юм уу 6 сарын хугацаатай виз шийтгэн олгож болж байна. Харин нөгөөтэйгүр санхүүгийн чадвартай Монголд ажил орлоготой мөн тогтсон амьдралтай хүмүүст итгэл үзүүлэх үүднээс ийхүү төр визийг удаан хугацаагаар буюу 10 жилээр шийтгэн олгодог байна. Тиймээс 10 жилийн визийг бол үндсэндээ Америкийн элчин бол тухайн хүнд итгэл үзүүлсэн нэг хэлбэр гэж ойлгож болно. Түүнээс бусдаар бол 10 жилийн визтэй хүмүүсийн хувьд түүнээс богино хугацаагаар олгосон визтэй хүмүүсээс эрх зүйн ямар нэгэн даваа тал идэлхгүй байна. Нөгөөтэйгүр тухайн хүнд хэдэн сараар юм уу хэдэн жилээр виз шийтгэн олгосноос үл хамаарч үндсэндээ тухайн хүн Америкийн нэгдсэн улсад хэдийн хугацаагаар оршин суухыг хил дээр шийдэж байгаа. Тиймээс хил дээр тухайн хүнд Америкт магадгүй 1 сар юм уу 3 сар магадгүй 6 сар байх боломж олгох нь тухайн хүний 10 жилийн визээс хогш шалтгаалахгүй гэсэн үг юм аа. Тиймээс үндсэндээ 6 сарын хугацаатай виз 10 жилийн визтэй хүмүүсийн хооронд энэ мэтээр Америкт байх хугацаанд ямар нэгэн давуу эрх үүсдэггүй байна. Ингээд мэдээж та бүхний харж байгаачлан 10 жилийн визтэй хүмүүсийн давуу тал бол мэдээж 10 жилийн хугацаанд дахин виз сонгуулахгүйгээр дахин олон удаа зорчих ийм боломжтой болж байна. Тиймээс товчхондоо дүгнжийлэхэд 10 жилийн виз бол Америкийн нэгдсэн улсад хувийн болон бизнесийн аяллаар явхад зориулан олгодог төр хугацааны виз байна. Хоёрдугаар асуулт нь бол 10 жилийн визтэй хүн бол Америкт ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж болох уу гэдэг ийм асуулт байна. Энэ бол товчхондоо бол болохгүй гэдэг товч хариулт байна. Өөрөөр мэдж байгаа Америкт бизнесийн болон төр аяллаа визээр ямар нэгэн бизнес юм уу өөр ямар нэгэн тухайн аяллаа зорилготой хамааралгүй ийм үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байдаг. Дээр өгүүлсэн B1, B2 ангиллын виз бол Америкт төр хугацаагаар зорчих ийм виз байгаа. Үүнийг бол янз бүрийн хугацаагаар шийтгэн олгож байгаа. Хамгийн удаандаа 10 жилийн хугацаагаар шийтгэн олгодгоо гэж тэр хэлсэн байгаа. Тиймээс товчхондоо Америкийн төр визтэй хүмүүс Америкт ажиллах юм уу сургуульд суралцах зэрэг нь хууль зөрчсөн ийм үйл явдал болд юм аа. Тиймээс товчхондоо 10 жилийн юм уу өнгөө бол 6 сарын магадгүй 1 сарын хугацаагаар B1, B2 виз авсан хүмүүсийн хувьд Америкийн нэгдсэн улсад байх хугацаанд визийн өргөдөл дээрээ мэдүүлсэн зорилгоос өөр төрлийн үйл ажиллагаа явуулах хоригтой байна. Цагны боломжийн улмаас ийм товчхон мэдээлэл та бүхэнтэй хуваалцах болохоор байна. Ингээд дээр ярьсан зүйлээ маш товчхон хураангуулж дүгнжийлэхэд 10 жилийн виз гэдэг маань зөвхөн Америкийн нэгдсэн улсад төр хугацаагаар зорчих ийм виз юм аа. Үүнийг бол тухайн хүний санхүү, ажил төрөл, гэр бүлийн харилцаа холбоо зэргээс хамаарч янз бүрийн хугацаагаар шийтгэн олгож байгаа. Хэдийгээр 10 жилийн виз олгож байгаа боловч тухайн хүн Америкийн нэгдсэн улсад ямар хугацаагаар оршин суухыг
Америкийн хэл дээр одоо эцэслэн шийдвэрлэж А94 гэсэн одоо маягтаар тухайн хүн Америк нэгдсэн улсад хэдэн хоногийн хугацаанд, хэдэн сарын хугацаанд одоо зорчиж болохыг шийддэг байна. За ингээд ямар ч тач Төгөлдөр ТV суугаас Батбангийн Төгөлдөр та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэлээ. За хэрвээ та бүхэн магадгүй миний ярьсан одоо сэдвүүтэй холбоотой асуулт тодруулах зүйл байгаа бол одоо харагдаж байгаа имэйлээр холбогдсон асуух боломжтой байна. За нөгөөтэйгүр миний ярьж байгаа зүйл бол одоо эрх зүйн зөвлөгөө болохгүй. За би өөрөө бол хуульч биш. Тиймээс бусдад ямар нэгэн байдлаар одоо эрх зүйн зөвлөгөө өгөх эрхгүй хүн байна. Тиймээс энэ бол зөвхөн одоо мэдээлэл өгөх төдий ийм одоо бичлэгийг та бүхэнд хүргэлээ.